таньж нэгэн дусан хүү үргэлжинэн хөгжилтэй нэгэн уснаа хүү хариуцлагатай бацаагсан хатуулаа бүхний эхлэл энэрэнгүй хамгаалж төсөлөд шидэт намар айлан тунглаг ертөнд тэднийг өгтөн дусал бүрт амьдрал би дугадуулаад хамтайлээ ос амьдрал тэтгнэ ос гэрэл түгэнэ харибэр хамгаална хамтдаа гэрэлнэ ос амьдрал тэтгнэ ос гэрэл түгэнэ харибэр хамгаална хамтдаа аяцгай ээж чамайг дуудчихээн. Болчлоо. Энэ яг тохирох юм шиг байна. Болчлоо штий. Ямар гоё би. Яй, яаж ийна? Энэ ном байна шүү дээ. Энэ хаанаас үсрээд гараад ирв? Мэдгүй. Миний толгойг нэг хардаа. Чи өөрийгөө хардаа. Яг ганц ивэрчиг харагдчихээн. Иннээс л болж байгаа юм. Энэ юу ном юм бол? Мангас. Тоглохоо болилдоо тусалхүү. Айлгсан дуучлаарай. Бид мангас биш ээ. Энэ найз маань харин хаяа хатуу тоглоом хийчгээд байдгийн. Та нар хаанаас гараад ирв? Бид усны шидэд ертөнцөөс ирлээ. Намайг усхан харин найзыг маань гэдэг. Усны шидэдээс бид энд ирлээ. Улсын үндэсний усыг хамгаалдаг билээ. Олон жил хадгалагдсан номонд билээ. Одоо та хоёр хамгаалах болжтэй. ямар мундаг юм бэ? Яах вэ? Сая энэ номыг ичдтэй гэсэн үү? Тийм ээ. Хэдий гаднаасаа хуучин харагдаж байгаач дэлхийн цэвэр усны нөөцийн бүхий л мэдээллийг агуулдаг болохоор бидний хувьд маш үнцэнтэй ном байгаа юм. Хүний ертөнцид энэ ном маш аюулгүй хадгалагдах ёстой байт юм л та. Ном өөрийг нь аюулгүй хадгалах хүүхдүүдийг өөрөө сонгодог юм. Энэ удаа та хоёр сонгогдчихээ дээ. Баяр хүргэе. Бэзэр. Цэвэр усны нөөц гэдэг нь яг юу юм бэ? За тэгэхээр цэвэр усны нөөц бол байгалийн усны хадгаламж гэж хэлж болно. Энийг тайлбарлахын тулд ус хаанаас ирдэг вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Өвөл цас 100 бороо ордог шүү дээ. Тэндээс хоримтлагдсан ус нуур гол мөрөнд хоримтлагдаж амтан ургамал хүмүүс ундаалахад хамгийн аюулгүй усны нөөц болж байгаа юм. Тэндээсээ зарим хэсэг нь гүний усыг тэтгэж, гүний уснаас бид хутгаар татаж, хүн та бүхэнд урт шугам хоолоогоор дамжуулж цэвэршүүлээд хүргэдэг юм шүү дээ. Тэгээд бас би мэд юм байна. Мөнгөний гахаанд мөнгө хадгалдаг шиг үү? Тийм ээ. Яг зөв. 10 оноо. За би хаан зогслоо? Тийм. Уучлаарай. Тэрнийг ярил зогсгоо мэддэг юм аа. Хэрвээ та хоёр завтай бол манай ертөнцид зочилж болно шүү дээ. Нүдээр харвал илүү ихийг ойлгох болно да. Санаа зовлтгүй. Манай ертөнцийн цаг хугацаа, дэлхийн цаг хугацаа хоёр их зөрүүтэй. Тэнд 5 цаг болоход энд 5 минут л өнгөрсөн байх болно. Тэгвэл хурдан явцгаая. За, бүгд усны шидэд ертөнцийг үзэхэд бэлэн үү? Бэлэн. За яах вэ? Билээ. Энэ газар бол
Улаанбаатар хотын усны их усрыг бүрдүүлдэг газар. За тэгэхээр гүний худаг, газар доорх ус, туул, сэлб голын далд бүтэц. Усны нөөцийг хяндаг, цэвэр усыг дамжуулах хортон. Хөөх, байцаарай. Бид хоёрын нэрийг энэ голын нэрээр нэрлсэн юм биш үү? Сайн байна уу? Хяналтын өрөөнд нэвтрэх нууц үгээ хэлнэ үү? Цэвэр ус. Нууц үг таарсангүй. Чи нууц үгийг сольчихсан юм уу? Үгүй дээ, хачи юм. Цэвэр ус. Хаалга нэгтлээ. Энэ төхөөрөмж надаас илүү чамд дуртай байгаад нүггүй юу? Юу баялал доо. Баг зэрэг доголдлол үүссэн байлгүй дээ. За манайхан ороорой. Хаа. Вау! Янз юм аа. За тэгэхээр энэ хэсэг бол манай усны ертөнцийн хяналтын хэсэг. Улаанбаатар хот хэдэн унтны их усрээс хэрэг ус хэрэглэж байгаа. Хүмүүст бас яаж хүрдэг? Хаягдал хэрэг гардаг, түүнийг хааш нь аваачдаг гэдэл бүхий л мэдээлэл үйл ажиллагааг хяндаг гэж ойлгож болно. Вау! Манай босс ирж байна. Боссоо. Сайн уу? Хүндэт цочод минь. Тэгэхээр ном та хоёрыг сонгож байдэ. Үнэхээр сайн хэрэг олж шүү. Манай усны шидэд ертөнц ямар санагдаж байна да? Үнэхээр гайхалтай. Жинхэнэ ичидл гэж энэ ах та. Гүй яах вэ? Бачуул юм. Ингээд та хэм бэ? Намайг Хатуулаа гэдэг. Би хатан туул голыг хамгаалдаг юм. Миний нэрийг Туул гэдээ штэ. Туул голыг бэлэгдээд ийм нэр өгчээсэн байх нэ? Туул гол чинь ийм хамгаалагч сахиустай байдаг байх нэ? Тийм ээ. Туул гол чинь сахиустай байх нэ? Намайг Сэлб гэдэг штэ. За, та нартаа би усны нууц ертөнцөө танилцуулахад таатай байна. Газар доор ийм гүнтч гисэн ус байдаг гэж үү? Вау! Би газар дээр ил урсаж байдаг л гэж бодсон. Тийм ээ. Бид ихэнхдээ 60-аас 70 метрийн гүнээс ус зөөдөг. Зарим усны нөөц маань 100 метр бүр түүнээс ч гүнд байх ч тохиолдол бий. Тэгэхээр туул голын тухай юу мэдтгээ хэлээч? Энэ голыг туул гэдэг. Нэрээ би туул голыг хан хинтийн нурууны салбар уусаас их аван урсдаг гэж уншиж ирсэн байна. Юу илээ дээ? Сэлэнгэ аймагт байдаг Орхон голд цутгадаг. Бас туул гол 882 км-ийн урттай. Яг зөв. Чи ястаа мундаг юм аа. Би гайхамшигт байгаль номноос уншиж ирсэн байна. Гайхалтай юм аа. Би ч бас тэр ном үнэхээр ястай. Тэгсэн би уншаагүй байдаг. Зүгээр дээ Сэлбэ. Одоо би та нарт энэхүү гайхалтай голын тухай домгийг танилцуулъя. Энэ ч миний дуртай киноны нэг дээ. Эрт үрдийн цагт хинтийн нуруунд тэнгэрийн ариун аршаанаас төрсөн Хатуулаа хэмээх үзэгсэлэнд дөлөөн сэтгэлтэй охин байжээ. Тэр охин хүн төрлөختөнд амьдрал бэлгэлэх усыг авч явах хөв тавилантай, тэнгэрийн даалгавартай байсан гэдэг. Хатуулаа охин уулсын дундаас гол болон тал нутгийг туулан урсаж, өв сургамлыг тэтгэн, ан амьтдыг ундаалдаг туулгол болов. Хүмүүс түүний уснаас ундаалж, адуу малаан усалж, үр хүүхдэн өсгөж, хот суурингаа байгуулжээ. Иймээс монголчууд туулголыг амьд оршихгүй, ам хайрлах ид шидтэй хэмээн хүндэтгэн дээдэлдэг байсан юм. Гэвч он цаг өнгөрөхөд хүмүүс түүний ариун усыг хайрлан хамгаалахаа умартан бохирдуулж, голын эргийг сүйтгэж, Хатуулагийн авч ирсэн туулголыг зүгээр л хэрэглээ мэтээр харж эхэлсэн гэдэг. Хатуулаа охин үүнийг хараад уурлан татрах бус маш тайвнаар хүн ардад хандан ийм өгүүлв. Намайг хайрлаж чадвал би та бүхнийг тэтгэх болно. Харин хайрлахгүй бол би чимээгүйхэн гомдоод
татарч мэднэ. Химэн хэлсэн гэдэг. Үүнээс хойш хүмүүс туулголыг амьд оршихгүй, сүнстэй гол гэж үзэн түүний усанд бохир зүйл хийхийг цээрэлдэг болсон байна. Ингээд туулгол нь алс хол замыг туулан Монгол орондоо орхон гол цутгадаг хатан туулгол болон урсдаг болсон юмсанжээ. Хатуулаа гүнжээ. Энэ үнэхээр таны түүхээр хийсэн кино гэж юу? Солиотой. Би маш их зүйлийг мэдэж авлаа. Баярлаа. Зүгээр дээ. Надад дахиад ч үзүүлэх газар байгаа шүү. Юу л да хатуулаа гүнжээ. Тэднийг одоо явуулахгүй бол энд ирээд яг 5 цаг болсон байна. За, шинэхэн найзууд минь та нарын явах цаг боллоо. Надад та хоёроос гуйх зүйл байна. Хэрвээ шидэд номыг гадна ертөнцийн аюулгүй хадгалж өгч тусалбал бидэн дээр хүссэн үедээ зочилж яж болно шүү. Ойлголоо. Бидэнд итгэж олно. Тэгвэл найдлаа шүү. Одоо буцтаа аав ээж чинь санаан зовхон. Ууа, имэ. Та хоёрлоо итгэхгүй дээ. Чимээгүй. Намыг нууж хамгаалах ёстойгоо мартчихаа юу? Ус сэнгэг ус ундаа болох эрдэнэс дуусал жижигхэн дэлхийд хэрэгтэй шүү. Усаа хайрлыг хайрлацгай, усаа гамны гамнацгай, дуусал бүрийг хадгалцгай, дэлхийгээ хамгаалцгай.